Орон сууцны Эрдэнэ мандал хороолно. Эрдэнэ мандал уулын баруун урд хэсэгт 46.8 га талбайд одоо байгаа 900 гаруй гэр хорооллын айлыг дахин төлөвлөлтөнд хамруулж төлөвлөсөн бөгөөд хотын өг үзэмжийг нэмсэн 3235 айлын орчин үеийн тохилог орон сууцны хорооллыг бий болгох юм. Баян хонгор хотын баруун хойд хэсэгт зам дагуулан төлөвлөж байгуулсан инженерийн шугам сүлжээг түшиглэн худалдаа үйлчилгээ, олон нийт, орон сууцны барилгууд бүхий дэд төвийг төлөвлөсөн болно. Мөн хувийн орон сууцны залуус хотгоныг хотын зүүн хойд хэсэгт нийтийн эзэмшлийн газар бүхий 54.8 га талбайд инженерийн шугам сүлжээнд холбосон 386 айлын тохилог хотхон байхаар төлөвлөсөн болно. Хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн холбосон ногоон сүлжээ, төвийн голын урсгалцыг хотын хойд болон баруун хэсэгт байрлах цөөрөм рүү урсгаж, хотын дундуур усан сүлжээг төлөвлөснөөс гадна Баян хонгор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амрах орчин нөхцөл, хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилготой хязгаарлагдмал болон нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг байгуулан, бизнес үйлчилгээний номгон цамхагийг Жаргалан парк, амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнтэй уялдуулан төлөвлөж өгсөн. Баян хонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг архитектор орон зайн төлөвлөлт үүрэг зориултын бүсчлэлээр доорх байдлаар авч үзнэ. Үүнд орон сууцны бүс, амины орон сууцны бүс, сайжруулсан гэр хорооллын бүс, гэр хорооллын бүс, холимог үйлчилгээний бүс, олон нийтийн бүс, худалдаа үйлчилгээний бүс, сургууль цэцэрлэгийн бүс, их сургуулийн бүс, спорт амралт зугаалгын бүс, үйлдвэрийн бүс, инженерийн хангамжийн бүс, суурьшлийн нөөц бүс.